Сайн уу? Ану байна. Энэ удаагийн видеоор би та нартай видеоны гарч ирт байгаачлан өөрийнхөө бүх мейкапныхаа коллекцийг хуваалцах гэсэн. Яг косметик дотроо яг мейкап нүүр будган дээр ашигладаг зүйлсээ нэгтгэн ер нь яг өдөр тутмынхаа мейкапыг ихтэй яаж одоо юу ашигладаг вэ гэдгээ үзүүлэх гэсэн юм л да. Зөвхөн мейкап бүтээгдэхүүнүүд гэлтгүй ер нь бас байгаа бүх багс хэрэгслүүдээ ч гэсэндээ энэ удаагийн видеоор нэгтгэж хуваалцъя гэж бодлоо. За, урьдчилаад мэдээлэл өгөхөд би яг тийм нөгөө мейкап артист ч юм уу одоо тийм мейкапта тийм уран хүн биш л дээ. Зүгээр л энэ нүрийг л будаж чаддаг хүн. Тэгээ чадахтаа нэг тийм амар сайн ч бас биш байх. Тэгэхээр энэ видеон дээр айгу тийм авах гэхийн ухаанаар хандараа гэж үсэе. Зүгээр сонирхолтой байж магадгүй гэж бодож өөрийнхөө коллекцийг бол энэ хүү видеогоор хуваалцаж байгаа юм шүү. За, энэ видеон дээр дурдах бүх зүйлийг би видеонд ор тайлбар хэсэгт холбочихсон байгаа. Тэгэхээр сонирхсан зүйл хэрвээ гарч ирэх юм бол тайлбар хэсгийг бас нээж үзээрэй гэж зөвлөе. Тэгээд аль болох хийх ч гэлтгүйгээс миний авсан бүх юм ямар нэгэн байдлаар энэ тэндээс бол ингээд холбогдоод ороод ирчдэг болохоор онлайнаар авах боломжууд нь бол байгаа. Зарим нь бол яг Монголоос шууд авах боломжтой бүтээгдэхүүнүүд байгаа бол зарим нь Sephora ч юм уу энэ тэндээс бол авах хэрэгцээтэй болтгоо. За, without further ado гэдэг нэг тийм илүү дэлгэрэнгүй ярихгүйгээр дэлгэрэнгүй шийдтэй цаашаа өршөөлж ирэхгүйгээр илүү гол зүйл рүүгээ оръё. Миний яг мейкап одоо гоо сайхны нүүр будагныхаа бүтээгдэхүүнийг хадгалж байгаа энэ савнасаа эхэлж л да. Энэ болохоор Calpac гэдэг брендийн cosmetic case гэдэг багхгүй юу. Яг нэр нь бол Small Clear Cosmetic Case гэдэг юм байна. Гадна талын энэ хуванц юугийн өнгийг нь бол янз бүрээр авч болдог. Энэ нь яг Emerald гэдэг өнгө нь. Дээрээ ингээд юм бариулттай ах чинь. Энийний хамгийн гоё нэг миний одоо хэрэглээнд аягүй тохиромжтой санагддаг зүйл нь одоо цахилгааныг нь дэлгэхээр ингээ онгойчдаг. Тэгэхээр тусдаа бас дээр нь энэ дотроо нөгөө юм халаасуудтай байхгүй юу? Тийм болохоор нөгөө тийм ариун цэврийн хувьчсанд айгу зүгээр санагдтiin. Аялж маялж явахдаа бол авч явах зорилгоор бол авч исэн ч гэсэндээ аялаагүй үедээ бол би бас байнгын нөгөө мейкап хадгалах зорилгоор бол ашигладаг. Яг энэ хэлбэрээр нь шууд нөгөө нэг чумдандаа хийчихээр бусад өөр хувцсан хуцаа хийж байгаа packing cube-тэй айгу тийм төстэй хэмжээтэй болохоор айгу тийм эвтэйхэн яваад орчдөг. Заримдаа нөгөө нэг хитрхи их одоо нөгөө дүүрсэн байх юм бол ингээ онгойлгож байгаа зүгээр чумдааныхаа дээр ингээ тавьчих тохиолдол би аль нь угаасаа энэ нь өөрөө хамгаалт одоо цоочтой болохоор тэгэхээр янз бүрээр авч явж болдго юм аа. Тэгэхээр Calpac-ийн ийм нэг кейс бол бүтээгдэхүүний төрлөөдөөс илүү complexion буюу яг нүүрэн дээр ашигладаг одоо за тэг нүүрний өнгийг өгдөг бүтээгдэхүүнүүдээс нь дуртахад нэг ийм 3 бүтээгдэхүүн бол зэрэгцүүлэн за ашиглаж байгаа ч гэж ямар ч нэгэн цоо шинээрээ бол байгаа. За хэрэглэх дараалалаар наваад үзэх юм бол энд байна Fenty-гийн Soft Matte Pro Filter Instant Retouch Primer. Миний хамгийн анх удаага ашиглаж үзэж байгаа primer. Би ер нь makeup ихтэй ерөөсө primer ашигладаггүй байсан байхгүй. Нэг тийм ашиглах сонирхолж байгаагүй мүү мэдгүй харин уу. Тэгээ сүүлд бас ингэ ашигладаггүй гэж ярьжсэн хүмүүс ер нь primer ашиглал зүгээр шүү гэсэн зөвлөмжүүд ингэ өгсөд дагуу би яг ашигладаг foundation-ийнхаа одоо нөгөө primer-ыг нь авч ашиглаж үзсэн. Тэгэхэд бол энэ миний одоо 2 дахь сав. Нэг савыг архивын хэрэглээд дуусгачихсан байгаа. Яг Fenty-гийн анх гаргаж ирсэн Profilter цувралын одоо бүтээгдэхүүн ч өөрөө юм long wearing буюу удаан тогтцтой бол байдаг. Тэгэхээр энэ бас яг зөвхөн удаан тогтц гэдгийг нь одоо үргэлжлүүлэхээс гадна гол нь нөгөө how rude. Удаан тогтц гэдгийг нь үргэлжлүүлэхээс гадна яг юм нөгөө нүгчлэлтийн эсрэг үйлчилгээтэй гэх юм уу? Нүгчлэлтийг арилгах биш зүгээр нүгчлэлтийг юм бүдгрүүлэх жоох юм smooth out хийж өнгийг нөгөө юм бүдгрүүлэх юм blurry болох зорилготой юм бэлээ. Тэгээд яг үндсэн яг энэний араас нөгөө hydrating болоод ийм нөгөө ийм matte гэсэн өөр хувилбарууд гарсан. Надад яг хамгийн ихний яг формула нэг зүгээр санагддаг. Миний хуурайд барьсанд бол арай тохиромжтой юм бэлээ. Тэгэхээр өдөртөө нэг ийм pump хэрэглээл болчихдог. За, энэний араас болохоор би бас Fenty-гийн foundation дээр явж байна. Энэ болохоор Fenty-гийн сүүлд нөгөө 4 сар хавцаач үлээ гаргаж ирсэн. Soft Lit Naturally Luminous Longwear Foundation аахгүй. Анх яг Fenty-гийн гаргаж ирсэн нөгөө 50 shade өнгөтэй болохоор ийм адилхан энтэйгээ төстэй юм савлгаатай байдгийг Profilter цувралынх нь. Энэ болохоор сүүлд яг ийм 6 өнгөтэй 6 ийм өнцгтэй ийм хэлбэртэй пакэжингтэй гарч ирсэн. Зориулт нь болохоор өмнөх нь илүү холимог тослог арьстай хүмүүс тохиромжтой бол энэ илүү нөгөө энгийн хуурайд байг минийх шиг арьсан дээгүү тохиромжтой бол гарч ирсэн болохоор байгуу дуртайгаа. Нэмээд нөгөө профилтертэйгээ харьцуулахад өнгө нь нөгөө нэг юу адаггүй болохоор оксиджиж нөгөө өнгө нь хувирдаггүй гэдгээрээ бол онцлог юм бэлээ. Тэгээ бүх өнгөнийх нь бас их 50 гаруй өнгөний сонголттой. Өнгөнийх нь дунд нь нэлээд хайж үзээд ингэ явж байгаад би яг энийг
өөрийнхөө өнгийг нэг 170 эсвэл 200 байх болов уу гэж таамаглаж очиж байгаа. Яг дэлгүүрт очиод нүүрэн дээр ингээ нөө swatch хийж үзээ. Тэгээд 170 гэдэг үгийг авчихсан. Энэ болохоор light with cool pink undertones гэдэг юм байна. Би өөрөө нөгөө soft summer буюу юм хүүтэн undertoneтэй арьстай юм баггүй. Тийм болохоор илүү cool undertone гэдгийг сонгож явдаг. Тэгээд яг light буюу 170 light 200 болохоор light medium гэдэг нөгөө тооноос нь баггүй. Тэгэхээр аль нэг бол гэж явж байгаад энийг үл сонгосон. 100 хэрглэж байхад ч гэсэн айгүй тохиромжтой байгаад байлээ. Тэгээ өөрөө hydrating буюу нэлийн чигшил өгдөг бүтээгдэхүүн байгаад байгаа. Одоо тийм хуурайшуулаад байдаггүй учраас миний ясныг таалагдтiin. Энэ миний эхний сав явж байгаа. Хоёр дахь саваа бол бэлхэдийн аваад бэлдээд тавьчихсан дуусах юм бол бас ийм памптай болохоор айгүй зүгээр санагддیں۔ Ийм нөгөө хэрэглэхэд айгүй эвтэйхэн яг бүтэн нүүрэн дээр бас л яг нэг памп бол ашиглагдаад дуустдаг да. Сүүлд нэг авсан бүтээгдэхүүн болохоор энэ Same-ийн Cover Perfection гэдэг юм нөгөө concealer болоод color correcting буюу өнгө засдаг юм palette байт юм билээ. Айгу бас хүмүүсийн дунд айгу од болоод байсан баха. Би тэгээ сүүл нөгөө Солонгос явахдаа нэлийн бас бах юмнууд авч явахдаа энийг авсан байхгүй. Би дээр Солонгосоос авсан бүтээгдэхүүнийхэн хоолыг холбочи тийш орж үзээрэй. Тэгтээ бол авсан огт хэрглэж үзээгүй байгаа concealer буюу өөд аргачлаар ашиглах юм бил. Энэ нь бол илүү өөд аргач маягийн. Энэ хоёр нь илүү одоо color correcting буюу одоо өнгө бол дарах зориулалтай гэж байсан. Ашиглаж үзэж байгаа. Тэгээд Instagram дээр ч юм уу хуваалцах байхаа гэж бодож байна. Яаж юу нэгийг ашигладаг вэ? Мэдж байгаа хүн байвал нэрээд видеодоор комментээр хуваалцаарай. За тэгэхээр complexion буюу за яг нүүрний бүтээгдэхүүнүүдийн хувьд бол хуваалцахад нэг юм байна. Хамгийн том категори гэхүү хамгийн олон бүтээгдэхүүнтэй категори миний хувьд яг одоо cheeks буюу хацар байгаа байхгүй юу? Хацар шанаа одоо яг жоохон илүү өнгө өгдөг бүтээгдэхүүнүүд байгаа юм. Тэгэхээр тэдрийг жоохон ирэмбч гэхүүлдэ зүгээр ингээд нөгөө гарт баригдах дараалалаар нь аваад хуваалцаад үзье. Нэг юмнаас бас хоёр байгаа нь дахиад Fenty-гээс эхлэе. Fenty Beauty-гийн энэ болохоор Match Sticks, Matte Contour Skin Stick гэдэг нөгөө нүүрний нөгөө контур хийх зориулалттай байхгүй. Гэтэ энэ хоёр өөр өнгөтэй юм. Өнгө нь харагдаж байна уу? Ялгаа нь мэдрэгдэж байгааз. Энэ болохоор Amber Suede. Энэ доотлын болохоор amber. Ялгаа нь бол хоёулаа нөгөө light skinned бол зориулсан одоо юм цайвар өнгө ярьсан зориулсан боловч undertone нь жоохон ялгаатай. Энэ amber гэдээтлийнх нь энэ өнгө нь болохоор илүү cool neutral буюу жоохон хүүтэн болоод тийм саармагжуулсан юутай. Энэ нь болохоор яг cool undertoneтэй. Би анх бол эхлээд нөгөө энэ amber suede-ийг авч ашиглаж ирсэн юм. Бүр ингэ тулцсан байгаад байгаа юм гарахгүй хаа баг. Дуусж байгаа гэхүү дээ. Тэгэхээр ингэж харагддаг. Илүү нөгөө warm undertone буюу дулаан undertoneтэй хувийн өнгө намар ч юм уу намар эсвэл хавар гэж тодорхойлогдсон хүмүүс арай нэг огцомшууд цэвэр хүүхүүдэд орж ирэхгүйгээр жоох юм сармаг байдлаар сүүдрээр оруулж ирэхэд арай тохиромжтой байж магадгүй юм. Ийм. Гэхдээ миний сүүлд бас би илүү нөгөө amber өнгийг нь туршиж үзэхэд яг cool undertoneтэй ингэж үзэхэд анзаарч байна. Энэ нь amber suede, энэ нь amber. Одоо би энийг илүү хэрэгжилж байгаа. Amber suede хэрэглэж одоо ямар сэрэгсраа дуусгасан. Энийний доор нэг undertone нэг жоохон нэг тийм улаан ч юм уу нэг тийм өнгө байгаад байгааз. Тэгэхээр энэ нь илүү нөгөө neutral өнгө рүү оруулж байгаа. Илүү дулаан undertoneтэй өнгөсөй тохиромжтой. Би өөрөө яалтчгүй cool undertoneтэй, хүүтэн undertoneтэй байгаа учраас надад энэ нь яалтчгүй хамаагүй тохиромжтой байгаад байгаа. Тэгэхээр одоохондоо хоёр байгаа. Гэхдээ одоо энийг нэг хэрэглэж дуусгачаад байнгын cool ашиглана. Эдгээр нүүрний ярьсан маань тийм тохиромжтой биш боловч ингээл тэнмэнж болтгоо болгож ичгээс аргаал бараад дуусгах юм. За дахиад Fenty-гээр өөрчлөлөө би. Өөсөө Fenty Girl-ыг нь харагдаж байгаа. Ийм хоёр cream юутай. Крем хэлбэрийн хацар өнгөлөгчтэй. Нэг нь Petal Popping, нөгөөх нь Cool Berry-гийн хоёр өнгө байгаа. Энэ бол хамгийн эхлээд авчихсан энэ дараа. Би нэг хэсэг өөрийгөө нөгөө намар хувийн өнгө маань намар буюу дулаан undertone-тэй хүн гэж боддог байсан байхгүй. Тийм болохоор одоо сая энэ Amber Suede-ийг авсан ч гэсэндээ бас тийм учиртай. Би өөр надад тийм дулаан undertone-тэй юмнуудтай байсан. Тэгэхэд би яг энэ Petal Popping буюу энэ ягаан өнгийг бол авч исэн. За ингээ харахаар бол ийм хөөрхөн ягаан мөртлөөс жоохон ийм дулаан undertone байгаад байгааз. Тэгээ энийг ингээд хацар өнгөлөгчөөр ингээд түрхэхээр нэг жоохон ийм цонхисан харагдуулаад байсан байхгүй. Тэгээ явж ир тэгээ яагаад цохиосон харагдаад байсан бэ гэдэг нь энтэй л холбоотой байсан юм байл л дээ. Тэгээ нөгөө хувийн өнгөө мэдсэнээс хойш энийг нэг амар их ашиглахгүй байгаад байгаа. Дүүдээ нэг хэсэг өгч одоо өгөх гэж үтсэн. Яа тэгээ миний ярьсан яаж тохирохгүй байгаа болохоор одоо тэглэгээл хадгалагдаад байж байна. За Cool Berry болохоор бас яг хүүтэн undertone-тэй хүн илүү тохиромжтой л доо. Пан дотор ийм гүн харагдана. Одоо баг энэ шиг өнгө байгаас энэ.
Тэгсэн мөртлөөсөө бас яг харьцангуй тийм амар одоо ингээд swatch-ийг харахаар тод харагдчих. Ингээд зурхаар нэг иймэрхүү байгаа юм. Өвөл мөвөл бол ашиглах тохиромжтой berry magi өнгө. Уруул муруулан дээр бас төрхөж ашиглаж ирсэн тохиолдлууд би энэ пинкийн ягааныг нь бас swatch-ийг харуулъя. Ийм хоёр ялгаатай байгаа юм. За Fenty-гийн blush-ны хувьд юм. За нэг мөсөн Fenty-гээ дуусгачаад өөр солонгос брэнд рүү оръё. Fenty дээр бас надад ашиглаж исэн юм нөгөө шууд толдчих ерөөсөө. Fenty-гийн Sunstalker гэдэг өөр bronzer гэдэг хгүй. Бас л би өөрийгөө нөгөө нэг дулаан undertone-тай арьстай хүүхэн гэж бодож явах үедээ авчихсан зүйл надаа bronzer тохирно гэж бодож явах үедээ авсан. Гэхдээ энэ нөгөө 02 Shady Base гэдэг өнгө нэ. Ярах юм уу? Гэхдээ ингээд нөгөө суур тооныг нь харахаар light with warm undertone гэсэн байгаа аахгүй яг дулаан undertoneтэй. Гэхдээ харьцангуй нейтралын нэг тийм тэтэрхий тод тийм одоо дув дулаан бас биш учраас би нэг хаяа нэг 100 мундаа нэг хацар мацар дээр ингээд нэг төрсөн болоод нэг хэрэглээ дуусгах гэж бол оролдоод байгаа. Нунтаг болохоор ингээд байлгаад байгаа гэх юм уу. Гэхдээ одоо нэг өдөр тутамд бол хэрэглэхээ болчихсон. Миний одоо нөгөө өөрийгөө дулаан гэж боддог байсан үед авсан өнгөнүүдийн нэг юм байна. За сая сүүлд авсан илүү олон гацар өнгөлөгчнүүдээс харуулъя л да. Ийм 5 янзын pot авсан юм а. Fue юу гэж унших юм бэ? Fee branding ийм blurry pudding pot гэдэг нэртэй ийм гацар өнгөлөгч байгаа. Сүүл би яг Солонгосоос авсан beauty haul дээр бас нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэр cards болоо видеод тайлбарлах бол бичихье. Энэ болохоор жишээ нөгөө ийм өөр 5 бүх энэ 5 өнгө тавуулаа миний нөгөө cool undertone тэр дундаа нөгөө soft summer ч биш илүү summer undertone илүү тохиромжтой юм хүүтэн суурьтай өнгүүд нь байгаа юм. Хэдийгээр би эдрийг нөгөө нэг өөрөө нөгөө солонгос руу аялж явах үедээ авсан ч гэсэндээ фигийн хувьд нэг гоё мэдээлэл дуулгахад Монголд аль биесээр борлогдож эхэлж байгаа юм билээ шүү. Cloud9 дээр бол зарагдаад эхэлчихсэн байсан. Би холбоосыг видеонд тайлбарлахад оруулчихъя. Нэмээд та нарын арьсан тохиромжтой өнгө нь юу байх боломжтой вэ? Яг энэ color season-ээр нь англиад мэдээллийг нь бол оруулчихж байгаа. Тэгэхээр өөртөө хинч тохирох тааламжтай зөвхөн солонгосчуудын одоо өнгөний тоон мөн гэлтэхгүй бас яг монголчуудын өнгөний тоондос тохиромжтой хэлбэрээр нь бол оруулчихсан байгаа. Тэгэхээр тэрийг нэг орж үзээрэй. За өнөөдөр одоо түрхчихсэн байгаасаа эхлэхэд илүү энэ өнгө байгаа. Barry гэдэг өнгө хаа. MV03 Bazi гэдэг өнгө. Нилээд юм гүн мөртлөөсөө айгу тийм нөгөө пудинг хэлбэрийн байдаг. Одоо энэ өнгө. Одоо би ингээд хацар нүдэрээ түрхсэн. Уруулан дээр түрхэн гэж байгаа түрхээ мартсан байгаа юм байна шүү дээ. Илүү түрхэд харуулчих л та. Энэ дагалдсан нөгөө нэг багсны. Гихмдээ. Яг ижлэхэн өнгө ингээд уруул дээр нүд энэ нүгээр байгаа гэхээр бас энэ байгаа. Уруулын өөрийнх нь undertone нь бас энэ дээр нэлээд нөлөөлж ах шиг байгаа юм. Гэх мэтээр яг энэ Fuji-ийн pudding pot-уудыг би зүгээр хаасайгүй хэрглэж юм дөө одоогийн байдлаар. Амар гоё юм. Cloudy тийм нэг хитрхи пигментлэг мөртлөөсөө ингээд blurry буюу эрмэг нэг мэдэгдэхгүй юм айгу натуралын болчдөг болохоор айгу амар байгаа. Яг одоо бол би яг тийм эрчимтэйгээр өвөл олцсон болооч тэр үе mauve маягийн одоо энэ Barry гэдэг өнгөний бол хэрэглээ явж байгаа. Энэ бол айгу олон хүн таалагдах өнгө баха. Summer ч тэр одоо winter skin tone-тэй хүмүүс ч тэр. За нөгөөх нь film илүү RS05 гэдэг өнгөний faded moment гэдэг зурлынх нь баха. Илүү ийм өнгө байгаа. Гэс харуулчих. Энэ хоёр дахь нь. Сая нөгөө энэ видео нөгөө unboxing дээр бишээ haul видео дээр нэлээд дэлгэрэнгүй авсан болохоор энийг хэлээ гэс явъя. За тэгээ something pink суурьтай pink PK05 something гэдэг юм өнгө. Хамгийн дотлих нь. Бүтэр шинээр байгаа. Путингууд нэг үгүй юу. За тэгээд nude өнгийн цувралаас нь ND03 without гэдэг өнгө байгаа. Миний авсан хамгийн цайвар өнгө гэх юм уу? Нилийн харагдах жоох хэцүү байж магадгүй дээ гэж бодсон. Би нэгсэн нүдэн дээр эргэлж үтсэйгүй зүгээр лээ. Энэ явж байна. Тэгэхээр илүү хавар мавар тийшээ гоё явах. За миний хамгийн тод юм өнгө болохоор энэ RD02 Mule гэдэг өнгө байгаа. Хамгийн тийм vibrant, жоохон bright өнгө. Би жоохон нөгөө bright summer
андуур одоо bright summer-уудад тохирч магадгүй. Миний яг soft summer тэр тохирохыг сайн мэдэхгүй л байна. Гэхдээ би нэг улаан өнгө байх хэрэгтэй гэж бодоод энэ амар bright байгаас bright summer-уудад тохиромжтой нэг юм өнгө байна. За ийм 5 хацарны өнгүүдийн хувьд гялс явлаа да хэдүүлээ. За хацар дууссан. Нүүд сурмуус энэ хавь руу хэдүүл орцгоё. Хөмсгөө илвэрэл л эхлээд Roman branding hung all flat brow гэдэг. Нэг талдаа иймэрхүү эргүүлдэг юм механик харандаатай, нөгөө талдаа бол бас юм багстай. Би илүү нэг энэ чинь болохоор C01 classic gray гэдэг. C гэдэг кодтойгоор хүүтэн болоо авчдаг. Миний хөмсгөнд бол C01 нь бол таарад идэм classic gray л тийм саарл маягийн боровтөр өнгө байгаа. Flat brow гэж байгаа нь болохоор арай нэг тийм жоохон өргөн гардаг юм билээ. Нэгээ би нэг юм спули тусдаа спули багстай ашигладаг. Гэхдээ артлын энийг ч бол ашиглаж болно л доо. Тэгэхээр хөмсөг яг энэ харандаага ашиглаад нэлээд удаж байна. Бас романдын нэг юм тэнэ тийм эдний нөгөө better than eyes гэдэг юм дөрвөн өнгөний коллекцууд нь байгаад байдаг. Энэний M02 гэдэг өнгө нь dry buckwheat flower бас яг юм summer undertone-тэй тохиромжтой гэдэг байдлаар нь авсан. Гэтэ энэ дөрвийг ингээд аваад үзэх юм бол та нар харах юм бол ерөөсөө дээдлийн хоёр өнгө л нэг ашиглагдсан харагдана. Ялангуяа энэ илүү саарлын. Би бусдыг нэг тийм ашиглаж чадахгүй байгаа. Тэгтээ яг ашигласаар агаад бол дуусах л бах л да. Нэг юм одоо нунтаг өнгө бол байгаа. Гэтэ хүн дээр нөгөө blush энэ нөгөө blurry pudding pot төрхэд ахаар энэ одоо хэр ашиглах юм бол доо. Тэгэхээр нэг юм байгаа юм. Гэхдээ сүүлд бас зөвхөн дээр нэмэгдсэний хоёр зүйл нь бас романдих ийм slide in singles гэдэг хоёр өнгө байгаа. Энэ нь M18 plain mocha гэдэг өнгө. Ийм сарл. Энэ plain mocha хэрэг нөгөө Pantone яг 2025 оны өнгөтэй амар төстэй байгаа зү. Яг камеран дээр жоохон хол сонсоо одоо тийм яг өнгөөрөө гарахгүй байхыг ч магадгүй. Гэтэ баг гарч байгаа хаа. Яг тийм mocha plain яг тэр Pantone-ийн 2025 оны өнгө нь яг мөн бэлээ. Нөгөөх нь арай гүн M24 dust гэдэг өнгө байгаа. Илүү mauve буюу тийм нөгөө гүн арай жоохон гүндүү юм өнгө. Тэгээ бодоод үзэхээр энэ хоёр өнгийг харьцуулаад харах юм бол миний саяны нөгөө энэ палет нь яг байнга ашиглаад байгаа энэ өнгөтэй л дөхөн өнгүүд бол байгаад байгаа юм. Хэмжээ ч гэсэндээ адилхан байгаа сте потон дотор. Тэгэхээр ер нь энэ better than eyes-уудыгаа иймэрхүү синглүүдээр солиод эдрийг нөгөө дөрвөн мөргөөр нь багцаж болдог болгож романд бас өөрчлөх гэж байгаа юм байна да гэж анзаарчихсан. Нэг тиймэрхүү. Сормосны будаг. Яг одоогоор бол Tartlet гэдэг tubing mascara ашиглаж байгаа. Над дээр ямар ч нэг сормосны будаг ингээд буугаад байсан байхгүй. Тэнгүүт буулахгүй байханд бол юу гэх вэ? Tubing гэдэг үг нь байд юм байна л да. Уг нь бол wand нь зүгээр л нэг юм ингийн яг сормосны будаг шиг харагдана. Гэхдээ савлгаан дээр нь ч юм уу ингээд нөгөө tubing mascara гэдэг ингээд бичсэн байх юм бол нөгөө tubing гэсэн. Сормосны чинь нөгөө юм ширхэг болгоныхан гадуур нь ингээд юм хоолоо үүсгэж тогтдог маскарануудыг tubing mascara гэдэг юм байна л да. Тэд нар ингээд халуун усаар зүгээр ингээд айрлаад явцдаг болохоор тийм тэгээд нэг юм хөөг натуралын мөрчлөөсөө ямар ч тач өвөл мөвөл оролт зүгээр дээшээ ингээд уур муур явж исэн ч гэсэн ингээд буугаагүй л байна. So tubing mascara над дээр бол болж илээ гэх юм уу. За айгүй efficient явж шүү хэдүүлээ. За уруулын хэсэг рүү орцгоё. Tear-tearing им lip oil байгаа. My Glow lip oil-ийн honey буюу одоо нэг юм өнгөгүй version нь. Энэ болохоор ингээ харахаар нөгөө илүү Dior-ийн нэг юм lip oil амар од болсон шүү дээ. Тэрний илүү dupe байдлаар ашиглаж болох юм. Багсан ч гэсэндээ айгүй тийм Dior-ихтэй айгүй төстэй. Би сая энэнийхэн доор бол төрөгч гисэн байсан. Яа зүгээр би бол яг Dior-ийн оронд бол хэрэглэхэд бол айгүй гоё dupe болгож хэрэглэхийг зөвлөнө. Dior-ыг авах үнийг авах гэх юм бол мөнгөд ч хамаагүй юм л тээ. Бүтээгдэхүүн байгаа юм. Монголд борлуулагддаг. Тэр нөгөө айгүй давуу талтай. За дахиад нэг юу Romandin Lasting Melting Balm гэдэг юм боомод байдаг. 07 Mauve Whip гэдэг бас л хүүтэн undertone-тэй хүнд айгүй тохиромжтой өнгө байгаа. Тэр зурч энэ хамгийн тод нь. Би өөр нэг юм mauve өнгөнд айгүй дуртай л да. Mauve. Нэг уруулыг бас айгүй гоё чийгшүүлдэг санагддаг. Идраас гадна зөвхөн одоо уруулын бүтээгдэхүүнээс гадна бас давхар идрийг нөгөө уруулан дээр хэрэглээд байгаа болохоор бас жоохон уруулын бүтээгдэхүүн нэлээд урлын бүтээгдэхүүнээр эдрийг бас оруулж ингээд ойлгочоорой. Яг одоо зөвхөн нэлээд явж байгаа урал өнгөлөгч бол Naturium-ийн Phyto Glow lip balm. Энэ хороо jam гэд бас л mauve маягийн өнгө нь байгаа.
Миний дуртай өнгө нь мэдэгдэж байна. Энэ бас өөрөөсөө бас жоохон өнгөтэй. Энд явж байна. Шингээ. Тэгэхээр бас айгүй чигшүүлж өгдөг уруулыг гялцуулдаг. Энэ нөгөө өнгөгүй учраас ингээд нөгөө зүгээр л гялцуулаад орхичдаг бол энэ бол өнгөтэйгээр давхар гялцуулдаг болохоор одоо энэ айгүй гой санагдтыг. Дараа нь энэний яг өнгөтэй хувилбарыг авчих юм бол энэтэй бол дүүцчих واخа гэж бодож байна. Гэвн энийг Монголд худалдаалдаггүй учраас нэг авах жоохон accessible ч юм хүртээмжтэй бол биш нь жоохон харамсалтай. Тийм байна. Сая бэлгэнд ирсэн нөгөө фуэгийн юмнуудын бэлгэнд ирсэн нэг юм хөрхөн жижигхэн юм байгаа. Монголд үзэх юм бол бодвол нь хэрэгжилж шалаагүй л нэг юм юутай ч уруулын нэг юм бол байх юм байна. Хэрэгслүүд рүү илүүтэй харцгаая. Бас дахиад гяс явна. Гяс сонирхох баг гэж найдаж чинь. Илүү нөгөө нэг ашиглаж байгаа одоогийн байдлаар эргэлдүүлэн ашиглаж байгаа багснууд энэ илүү storage нэг хадгалтанд байж байгаа. Бараг шинээрээ байгаа хүртэл багс хүртэл байж байгаа чинь. Хэрэгтэй бол хэлээрэй нэрээ. Үгүй шүү. За илүү нөгөө юугаар нь явъя? Бүгдээрээ л real technique гэдэг нөгөө багсны брэнд явахгүй баг. Тийм болохоор энийх нь номерлтын дараалал нь илүү явчих дөө. Everything face brush гэдэг 245 everything face brush ийм илүү сагалгаар өнгөтэй. Би илүү энийг нүүрний пудр болоо за илүү бронзер хэрэглэхтэй бол илүү ашигладаг байсан. Одоогоор нөгөө бронзер хэрэглэхгүй байгаа болохоор зүгээр цэвэрхэн ингээд хадгалтанд storage-нд бол байгаад явж байна. Яг одоо илүү foundation төрхтэй ашиглаж байгаа бас харьцангуй сүүлд гарсан багснуудын нэг энэ оны ихэр гарсан юм а. RT 259 Glow Round Base Brush гэдэг толгойн би яг дөнгөж сая бас хэрэгэлсэн байгаа болохоор excuse the mess. Ийм хавтгай топтой тийм бүб өөрөнхий түрүүний нөгөө энэ пудерны дээр ашигладаг багсыг бодвол арай богинохон өсөн арай одоо богинохон бөгөөд илүү нөгөө нягт учраас жоох юм хатуу. Тэгээд нөгөө foundation дээр ашиглахад төхөмжтэй бас санагдаж байгаа юм. Энтэй яг зэрэгцэд гарсан нэг багс нь энэ байгаа юм 261 Sculpt Snatch and Sculpt Contour Brush. Илүү энэ дээрээс харахаар түрүүний энэ бөөрөх foundation-ийн бөөрөх байсан бол энэ сүүдэрний учраас юм. Илүү хавтгаад дүү нарийн хоёр талаас ингэ хавчцсан. Гэхдээ хүсэх юм бол энийг foundation ч ашиглаж болно. Би энийг илүү cream foundation-аа бол тарахта энийгээ бол ингэж тарахта бол ингэж ашиглаж байсан. Яг одоо горж байгаа хадгалтанд оролцсон би яа өөр юм дээр ашиглаж байгаа багсаа тэрэндээ ашиглаад байгаа болохоор тэгсэн яа foundation болоод сүүдэрт аль алинд нь зэрэг нэг багс ашигласан сонирхолтой юм байх юм бол энэ айгу зүгээр ээж магадгүй бас авахгүй байвал хэлээрэй. За setting 402 setting brush буюу энэ багснуудыг хэлдэг setting гэдэг нь би ганцхан setting brushтай юм баг та. Энэс олон байгаа гэж үзчихсэн. 402 setting brush. Энийг илүү нөгөө энэ хацарны дээдлэр нөгөө гэрэл тавихад аяг ашигладаг юм билээ. Би бас сүүлд нэлээ үзэж байгаа нөгөө Натуримын founder одоо үүсгэн байгуулагч хүүхний makeup artist нөгөөрөө бас beauty сувгтай байхгүй. Тэр болохоор энэ багсны яг арай өмнөх хувилбарыг одоо арай одоо хуучин савлгааг нь одоо энэ байрал тод ягаан өнгөтэй байх үеийн савлгааг нь сүүдрээ яагаад ашиглах юм бэ лээ хацрын хонхорхон айгуу сайн авдаг гинэ. Тэгэхээр сүүдэр нь бас ашиглах боломжтой team box гэж үздэг юм байлээ. Зя RT 405 Insta Pop cheek brush уртлаасаа юм том хажуугаасаа ийм нэг иймэрхүү багс байгаа. Би энийг илүү хацарны энэ дээр нөгөө нэг крем блашаа бол эднийг тавихтаа ашиглаж исэн. Яг одоо би илүү энийг нөгөө юм сүүдэр одоо тарааж марах ч юм уу тэрэндээ одоохондоо ашиглаж байгаа. Гэхдээ бол хамгийн зохимжтой нь бол юм хацар мацран дээр зөгт юм билээ. Хүмүүсээ энүүгээр бас айгу foundation тавьж байгаа бол харагдсан. Гимэн жоохон зарагтахаа болоод ах шиг байлээ Insta Pop brush-ны хувьд. Тийм байна. За нөгөө талаасаа яг сүүдрэн зориулсныг юм багс байдаг. 450 RT 450 soft sculpting brush. Хажуунаас харахаар яг л нөгөө нэг сүүдэртэн зориулсан хэлбэртэй бол харагдана. Дээрээсээ ийм гэмн эннийх жоох ингэж шэд хийх гэдэг нь юу яах гэдэг. Би нэг бас яг сүүдрээ нөгөө крем сүүдрээ энийгээ таргах гэж бол ашигласан. Энэний толгой
Энэ хоёрын ашиглалт нь бол ерөнхийдөө нэг зориулалтай л да. Гэхдээ багсны толгой гарах юм бол хоёр өөр хэмжээтэй байгаа. Тэгэхээр яг эцсийн ямар үр дүн хүрч зүсэж ийн вэ гэдгээс хамаарат энэ хоёрын аль нэгийг нь бол ашиглаад авах нь илүү зүгээр юм билээ. Би ихэвчлэн сүүлийн үед бол энийг нэлээд ашиглах нь дээр юм шиг надад санагдаад байсан. Илүү крем хэрэг арилгаж байгаа бол. Энэ болохоор илүү нунтаг мунтагд илүү тохиромжтой. Энэ крем, энэ нь нунтаг сүүдэрт илүү тохиромжтой юм байна лээ гэж анзаардлаа. Зя одоо илүү нөгөө коллекцуудаар ирдэг, дан дангаараа ирдэггүй багснуудаас илүү коллекцороо ирдэг дээр болохоор энэ хоёр нэг коллекц ирсэн юм байна л та. Энэ болохоор RT421 soft accent brush. Ер нь энэ багсны нөгөө хацар өнгөлөгчний багсны жижиг хувилбар гэж хэлж болно. Тийм байгаас тээ. Тэгээ би энийг болохоор одоо яг өнгөөс нь харахад ойлгомжтой хацар өнгөлөгчн дээр ил ашиглаж байгаа. Яг одоо эднэр луга дүүрээд нөгөө толгойнх нь хэмжээ яг энтэй айгу таарад байгаа байхгүй юу. Ингээд дүрж байгаа. Тэгээд нөгөө хацар дээрээ тавих, зөөх мөхөн дээрээ тавих дээр бол ашиглаад байгаа юм. Уг нь бол угаасаа зориулт нь илүү хацар өнгөлөгч болон гэрлэн зориулсан гэсэн байсан. Би ерөөсөө огт энийг ашиглаж чадахгүй байгаад байсан. Тэгсэн чинь сая нөгөө blurry pudding pot-ууд авсанаас хойш энийг бол ашиглаж болохоор юм байна да гэж бодоод ашиглаад байгаа. Хөөрхөн. Ингээд ихтэй тэлээд нөгөө багснаас савнаас нь аваад нүүрэн дээр ингээд нөгөө тавих зорилгоор ашиглах зүгээрчсэндээ нөгөө blend out буюу ингэж тараахтаа тийм тохиромжтой биш. Эдрийг бол би илүүтэй гараараа нүүрэн дээр төрөгчд гараараа тараацсан нь илүүтэй юм билээ. Энэ бас айгу viral яваад байгаа багс. Нэг цувралт болохоор энэ lip smudge лөө. Lip smudge гэдэг багс. 425 уруулын багс. Толгойг нь харах юм бол би нэг ч удаа ашиглаагүй харагдаж байгаа юм. Бас л зүгээр storage нь байгаа нэг багснуудын нэг. Зя дараагийнх нь eyeshade blend set гэдэг энэнийг нэлээд ашиглаж байгаа. Надад нэг юм бүр ингэ ашиглаагүй шинээрээ ингэ байхад би энэ багцыг одоо хит удаа авсан байхгүй юу? Хаана. Задлчгаараа ийм болчихно. Шинээрээ юм. Шинэ хэрэгтэй юм байвал хэлээрээ. Илүү нөгөө задлсаасаа ашиглаагүй ингээд цоо шин байж байгаа хоёр юм бүтэн сет явж байгаа байхгүй. Ийм нөгөө илүү RT300 Deluxe Crease Brush, RT301 Base Shadow Brush тэгээд хөмсгөний ийм бүлий болоод ийм юмтай ярьж байгаа. Би илүү уг нь энийг ашиглах байх гэж бодсон чи одоогоор ашиглаагүй л нугасаа тустай ийм хуучных нь ийм багсаа ашиглаад байгаа болохоор. Яг одоо миний хэрэглээнд нөгөө нэвтрүүлсэн нөгөө ашиглаж байгаагийн хувьд болохоор хараа ингээд надад энэ багс ингээд 3 шиг байгаа байхгүй. Энэ доторхоо оруулах юм бол 4 заяа. Гэхдээ энэ хоёр нь ингээд зүгээр цэвэрхэн иж хадгалагдаад байж би ганц энийг л ашиглаад байгаа. Яг одоогийн байдлаар би нөгөө өмнө нь нөгөө телевизд ажилладаг байхад айгүйх нөгөө тэн тавьдаг байсан болохоор юм нүдний багснууд айгүйх байд одоо авч ашиглах шаардлагатай явж надцсан явж байсан. Тэгээд ер нь бас нэг хэсэг болоо тэн тавьдаг хүүхэн болъё гэж бодож бас багс авсан юм аа. Тэгээд хэргийг гаргаагүй л байж байна. Энийг илүү юм нөгөө хамрын сүүдэр ч юм уу тиймэрхүү нүдний хурхаа тааруулж сүүдэр тавих бол ашигладаг. Энэ base brush болохоор бас яг зүгээр суур өнгө тавих зориулалттай энэ бас ингээд цоо шинээрээ хэрэглэгдээгүй ингээд байж байна. Яагаад хэрэглэгдээгүй вэ гэхээр өөр юмны тусдаа дахиад нэг шинээрээ бирсэний base shadow brush. Одоо яг base shadow brush 2 байгаа юм байна. Задлчихсан нь бол 2 байгаа юм байна. Яагаад тэрийг ашиглаагүй гэхээр өөр бас яг нүдэнд зориулсан юм багцсандаас ийм нөгөө medium shadow brush гэдэг юм том юм багс байгаа байхгүй юу? Илүү энтэйгээ харьцуулахад нөгөө арай том байгаа даа. Тэгэхээр би энийг илүү ашиглаад байгаа болохоор тэдрийг ашиглахгүй байгаа. Энэ хоёул blending brush гэдэг илүү толгойг нөгөө юм эргэн тойрны энэ аваар нөгөө blend хийх гэж холиход зориулагдсан арай эвтэйхэн ийм багснууд байна. Тэгэхээр яг одоо байнгын хэрэгжилж байгаа ч гэх юм уу, яг байнгын биш яг одоогийн байдлаар өдөртмийн хэрэглээндээ ашиглаж байгаа багснуудаа бөөгнүүлээд харах юм бол шүү дээ. Эднэр л юм байна л да. Хэрэглээгүүнүүд нэг тиймэрхүү. Eye Essential гэдэг ийм eyeliner brush хүртэл байсан юм байна. Бүгдээр нөгөө видеонд ор тайлбарласан багсуудыг холбогдсон болохоор би нэг дэлгэрэнгүй бас ингээд ярих гэдэгсэнгүй. Сормосны ийм салгагчтай багсаас байдаг юм байна. Би өөрөө сормосоо буулгахгүй байх гэж юу нэг хичээсээ янз бүр юм туршиж үзээ нэг иймэрхүү нөхцөлөд хүрсэн явж байна. Нэмээд хамгийн сүүлд нэмэгдсэн нэг юм нь болохоор энэ RT-гийн нөгөө нэг ийм улбар шар өнгөтэй ийм спонжнууд амар од байдаг штэ. Гэтэ авч явах жоохон төвөгтэй. Тэгэнгүүт би авч явдаг ийм кейстэй powder puff-ыг авсан байхгүй дотор ийм толтой ийм кейс үт юм байлээ. Энүүгээрээ энэ нөгөө ягаан тал нь пудерн зориулсан powder puff-нд нөгөө тал нь яг нөгөө ийм шар өнгийн спонжтойгоо адилхан материалтай. Тэгэхээр энүүгээрээ яг нөгөө foundation машинаа тавьчаад
энийг эргүүлээд ингэж барьж агаад энэ нүгээрээ пудер чинь унтгаа болт явах зориулттай powder puff юм байлээ. Харах юм бол би powder puff талыг нэг ч хэрэглээгүй. Эсрэгээрээ юм шар талыг нэлээд ашигласан байгаад байгаа. Тэгээ гол нь нөгөө авч явахад айгүй зүгээр байгаа учраас би энэ ойлгоод байгаа юм. Илүү спонжо би нөгөө юунд ашигладаг вэ гэхээр одоо нөгөө энэ миний нөгөө фаундейшны маань багс ачиж та энэ багсаараа нөгөө фаундейшн ингэж түрхчээд ингээ харахаар жоохон нөгөө нэг юм үснийх нь нөгөө юм үлдэгдэл ингээд мөр зүр гарсан байдаг штэ. Тэгэхээр ийм спонжуудаар дараа чингээгээд явчихад бол зүгээр санагдсан. Нэг нэмэгдсэн зүйл нь энэ бисээ харуулаагүй байгаа нь ийм spatula яг foundation spatula сүлд орж авсан огт ашиглаж үзээгүй байгаа. Ямар байх вэ тэрийг бол хэлж мэдэхгүй байна. Сонирхох юм бол дараа бас хуваалцснаа. Сая дурдаагүй өнгөрсөн Fuegi-ийн нэг юм уруулын силикон brush бас байлээ. Brush гэдэг хэцүү яг силикон хуруу шиг юм силикон. Уруулан дээр бол түрхэхэд арай тохиромжтой нэг тийм зүйл байна. Дахиад нэг хэрэглэгдэхүүн сормос эргүүлэгч. Энэ чинь юуны хулаа? Shiseido-гийн сормос эргүүлэгч. Зогсолтгүй яар. За мейкапанд ашигладаг зүйлсийн манд хувьд нэг иймэрхүү сая ширээн дээрээ тавьсан харах юм бөөнөрөө бөөн юм. Асгаад замбраг орхичиход нэг иймэрхүү байна. Миний мейкапанд ашигладаг бүтээгдэхүүнүүд болоод багснууд маань сонирхолтой байсан бол лайк дараарай. Сонирхсан зүйлмүүд энэ дээр гарч ирсэн бол видеонд ор тайлбарыг бас нээж үзхийг зүйлий бүх юмнуудыг нь одоо авах холбоосуудыг холбогдсон байгаа. Дийлэнхүүдийг нь бол Монгол зуглаас авах боломжтой юм бол Монгол вебсайтыг ингэсэндээ урталт нь далбаагаар илэрхийлээд холбочихсон байгаа шүү. Тэгэхээр хаанаас ч авах боломжтой нэг тийм бүгд л ямар нэгэн байдлаар бол олдно. Дахин сануулхад Fuegi-ийн энэ хөөрхөн blurry pot-ууд бол Монголд албан ёсоор борлуулагдаж эхэлсэн. Өөртөө сонирхсан. Өөрийнх нь color season хамгийн тохиромжтой өнгийг нь олж авах юм бол Cloud9 дээр байлээ. Би видеоны видеод ор тайлбарс холбоосыг нь оруулчихсан байгаа. Багс хэрэгтэй хүн байвал бас хэлээрэй. I'll let you have it. Видео таалагдсан бол лайк дараарай. Миний сувг subscribe хийгээгүй байгаад энэ дор байгаа subscribe гэсэн товчид дараад хажуу нөхөгийг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification очих болно шүү. Нэмээд яг энэ мейкапа хэрхэн тавьдаг талаар видеогоо би бас энэ видеон дээр хийчихье гэж бодсон чинь арай урт болчих байх гэдэг орхичлоо. Гэтэ тиймэрхүү видео сонирхож байгаа бол комментор хэлээрэй. Сонирхгүй бол fine хийхгүй. Тийм байна. За бай.